За манай төв дээр мэдрэлийн нарийн мэрэгжлийн эмчийн үзлэг зөвлөгөө хийгдэж байгаа. За ямар хүмүүс мэдрэлийн эмчид хандаж зөвлөгөө авах вэ гэхээр толгоо өвддөг, тэнцвэр алдагддаг, гуйвах, дайвах, за гар хөл бадаарах, ууц нуруугаар хөшөж өвдөх, доошоо гуйруугаа янгинж өвдөх, гих мэт цовиртой хүмүүс бол мэдрэлийн эмчээс үзүүлж зөвлөгөө авах ёстой. За мөн манай төв дээр компьютер томографи шинжилгээ хийгдэж байгаа. За мэдрэлийн эмчийн хамгийн их бичдэг шинжилгээний нэг бол компьютер томографи байгаа. За тэр дундаа бол тархины компьютер, нуруу нугас, баган нуруу, хүзүү нуруу, бүсэлхийн арцх нурууны компьютер бол нэлээх бичигддэг. За манай төв дээр компьютер томографийн шинжилгээнд хамрагдаад мэдрэлийн эмчээс үзлэг зөвлөгөө авах боломжтой байгаа. За манай хамгийн сүүлийн үеийн технологиор оруулж ирсэн 160 цэцлэгтэй компьютер томографиг ашиглаж байгаа. За мөн тархины судасны доплерграфи буюу тархины судасны бичлэгийг бол хийж байгаа. За энэхүү шинжилгээгээр юу гарах вэ гэхээр зэрэг тархины судасны цусан хангамжийг бол дүгнэлт өгдөг байгаа. За тархины судасны нарийсал, за судасны бөглөрөл, судасны цүлхэн, за судасны артери вены малформац буюу гач хөгжил зэргийг бол оншилдог байгаа. За ихэвчлэн толгой маш их өвддөг, за гуйвж, дайвж, тэнцвэр алдагддаг хүмүүс бол судасны бичлэгийг хийлгдэг. За тархины судасны бичлэгээр бол харвалтын динамикийг бас үзэж оншилдог байгаа. За дээрх цовиртой хүмүүс бол тархины судасны бичлэгийг хийлгэж компьютерт харуулж мэдрэлийн эмчээс үзлэг зөвлөгөө авч нарийн мэрэгжлийн эмчийн үзлэгт хамрагдах боломжтой байгаа.